Сайн уу? Сайн. Мод тарих гоё. Гоё. Мод тарихыг харж ирсэн үү? Харж ирсэн. Хаана хизээ харж ирсэн? Хин тарж ирсэн бэ? Хэд. Ээж нь тарж ирсэн үү? За, найзуудаа, ээж аавдаа модо тараарэ гэд гоё уриалга хэлчихэдэг хөө. За хэлээ. Бүгдээ ингээ хоёулаа тэгвэл амар ханаа бүгдээрээ мод тайрцгаая гэлээд хөө. За 1 2 3 и Бүгдээрээ мод тарьцгаая. аймаа ингээ дүүр модтой байвал гоё юу? Гоё. За тэгвэл хэдүүлээ ингээд гоё найзуудтай уриалаад бүгдээрээ мод тарьцгаая гэж хэлээд хөө. 1 2 3 и гэхээр хэлсэн. 1 2 3 и. Бүгдээрээ Бүгдээрээ мод тарьцгаая гэж хэлээ зөө. 1 2 3 и. бүгдээрээ мод тарьцгаая. Мөн иргэдэд дуулах нэг сайхан мэдээ байна. Та мод тарих хүсэлтэй байгаа бол модныхоо нүхийг яг одоо ухаарай. Модныхоо нүхийг ухчих юм бол бид нар та бүхэнд очиод үнэгүй мод тарихад чинь туслахад бэлэн байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Баруун уртын засаг даргын тамгын газар мод тарих хүсэлтэй үнэхээр тарьж чадна гэж байгаа айлуудад 1-5 хүртэлх модыг үн төлбөргүй бэлгэлж байгаа. Тэгээд энийг яаж энэ модыг авах вэ гэвэл та одоо манайх одоо ерөөсө 3 модыг нэг сайн чанартай ургуулчих гэх юм бол тийм ээ 3 модныхоо нүхийг ухаад байж байгаа юм бол бүр мэрэгжлийн хүмүүс нь очиод энэ модыг хэрхэн тарихын яаж услахын гэдээ бүр очиод суулгаад өгөх юм байгаа. Гоё нэ. Гоё юм биш тэгвэл манайхан ч ойрхон шүү дээ 8 сурагчна юунд болохоор авч суулгаж өгнө гэвэл тань гаднаа яах вэ? Одоо бол Хэд дугаар баг? 8 дугаар. Багийн дараагаас та илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай за. За тэгээ. За баярлалаа. Ер нь мод тарих гэсэн хүсэл байна уу? Олдоо тарих шүү дээ. Олдол тарина. Тэ хашаанда. Баруун уртынхан байж тээ та нөхөө ухацгаа бид тань тарих модыг чи үнэгүй өгөө гэдэг мэдээллийг та сонсоогүй юу? Гүа. Тийм үү? Одоо энэ жил баруун уртсан мод тарих хүсэлтэй айл өрхүүдтэй. Та одоо юу гэдэг нь 3 мод тарих хүсэлтэй гэвэл 3 модныхоо нүхийг л ухацгаа. Бор шороолоод модыг нь за мөн мэрэгжлийн хүн яаж тарих талаар заавар зөвлөгөө авчиад тариад өгөө гэдэг ааш дуг нь. За. Тийм. Та одоо сонссон юм чи нөхөө ухах уу? Ухах шүү дээ. Ухтаас нөхөө би бас нэг мод суулгад нэг үдшээ тэр нь ургаагүй л босгоосоо. Яг тийм учраас нөгөө нэг 2 метрээс 2 м 50-аас илүү нөгөө дээшээ ургацсан мод өгөх гээд байгаа аахгүй юу? Тэгэхгүй болохоор нөгөө айлууд маань нэлэх модоо тарьж чадахгүй өхүүлэх юм тохиолдол их байгаа. Тийм учраас өхүүлэхгүй сайн ургуулах үүднээс бүр мэрэгжлийн баг хамт олоо очиж заавар зөвлөгөө өгж байгаа байхгүй юу? Та тэгвэл одоо очиод ухах модныхоо нүхийг ухацгаад багийн даргатай хэлээрэй за. За. За гоё мод тараарай. За. Нөхөө бэлэн байгаа л да. За сайн мод тараарай. За. Иргэд хашаандаа мод тарихтаа хэрхэн яаж тарих талаарх заавар зөвлөмжийг багийн дарганараас авъя. Багийн дарга нарыг одоо энэ чинь хуралтай дуусгана авцгаа оръё. Өглөөний мэнд. Өглөөний мэнд Гэртээ мод тарьдгүй. тарьдаг хашаанда хайлаастад тарьдаг баг. Хэр их модтой вэ? За одоо 15 мод байна. Энэ жил чинь нөгөө нэг барууртаас шүү дээ мод тарих хүсэлтэй айл өрхтөл мод өгөх гээд байгаа шүү дээ тийм ээ. Танах мод тарих уу? Тарина иргэдтэй одоо хувь иргэн хүнийхээ хувьд ч тарина. За айл өрхүүдтэй бол нөхөө ухсан айлуудад 5 модыг тариана. Улаас тариана. За баярлалаа. Танай багаас ер нь мод авна шүү гэж байгаа айлууд бол ер нь хэр их вэ? За одоогоор 35 иргэн өөрх бүртгүүлж идэв. Оо бас нэлээд сайн. Тэ өөртөө уцтаад мэдээлэл аваад хэлсэн хүмүүс. Бүртгүүлж тах. За мод тарьж байгаад, мод тариулж байгаад баярлалаа. Баярлалаа. За иргэд маань ерөөсөө мод тарихад маш их яарч байна. Тэгэхээр иргэд ингээд нөгөө нэг барууртаас өгж байгаа үнэгүй модыг авахын тулд яг яах ёстой юм бэ? Иргэд одоо барууртаас өгсөн өгч байгаа модыг авахын тулд хамгийн түрүүнд нүхээ ухсан байх ёстой. Гашаандаа 5 хүртэлх модныхаа нүхийг ухаад бэлтгэсэн байх юм бол тухайн үед нь бид нар гэр гэрт нь гашаанд нь хүрээлэх. 4-р баг дээр ер нь хашаандаа модтой хэр олон айл байдаг вэ? Манайд одоо гашаандаа модтой 100 гаруй өрх байгаа. Одоо ахаад бид нар бас одоо ахаад 60 айлд мод өгөхөөр төлөвлөж байгаа нь иргэд ч гэсэн бүртгүүлэл явж байгаа. Хамгийн сайн мод тарьдаг, тарьсан модоо арчилдаг, бүр хашаа ингээд бараг төвөг шахуу болчихсан айл гэвэл хинийхийг нэрлэх үү? Манай төмөртэй 1901 тоотын нэмжээ байх бол үнэхээр гоё модтой очиод харахад гашаа нь яг л төгөлшүүлсэн байна. Өөр тиймэрхүү модтой айл бас хэд байгаа. За ингээд мод тарьдагт мод тариарэ гэж уриалдаг танд баярлалаа. Баярлаа. Бүгдээрээ модоо тарьцгаая. Мод сайн тарьдаг,
модтой айл өөр нэхэр олон байдаг уу? Бага штэ манайх чинь боловсрал ороод эко ороод их юм бол айгүй сайн мод тарьчих жимснээ төрөлжсөн бүр модтой бүр айгүй тийм гашаад бүр модтой айл зөндөө. Тэгээ манайх нь мод тарьж шүү, манайх мод авъя шүү гэсэн захиалгыг танд ер нь хэр их өгж байна? Одоо бол 10 гаруй өрхөл өчгөөд байна. Яг модны сургаар бол ерөн багийн эрхтүүд айгүй сайн ярьж модул авдаг л да. Одоо энд бол өвлөөс тараа одоо багт бол 60 өрхөд 5 ширхэг, нэг өрхөд 5 ширхэг өвлөөс. Тэр хамгийн гол нь нөгөө нөхөө хугацаа айл өртөө тухайн модоо бол өгнө л гэж.